Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос жил бүр шинэ оны эхний сард уламжлал болгон зохион явуулдаг Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээн 2025 оны 1-р сарын 26-ны өдөр нийт 49 клубээс 234 тамирчид, харин давхарсан тоогоор 408 тамирчид оролцож амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны 2025 оны Улаанбаатар хотын аврах шалгаруулах бодибилдинг фитнесийн тэмцээн Крокус ивент холд 27 ангиллаар давхарсан тоогоор 403 тамирчид оролцож байна. Жилээс жилд тус холбооны тэмцээнд оролцож байгаа тамирчдын тоог нэмэгдэж байгааг дуулгахад бас таатай байна. Энэхүү тэмцээнд шин залуу эхлэн хичээлэгчдэд зориулсан beginner саналалт, эмэгтэй бикини beginners 60 тамирчин, эрэгтэй men's physique beginner саналалт 40 тамирчин оролцсон нь Монголын шинэ үеийн хүүхэд залуус спортоор хичээллэж, бие бэлтрийн хөгжил, гоо сайхан, эрүүл зүй амьдралын хэв маягтай болж бодибилдинг фитнесийн спорт хөгжиж байгаагийн тод жишээ болоодно. Энэ хотын аваргаар өстой өргөн дэлгэр байна. Өстой нэг цагаан сар шиг өргөн дэлгэр гэж айгүй олон маш олон тамирч орж байна. Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээнээс 7 хоногийн дараа 2025 оны 2-р сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Ханан жим клубээс Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй Ханан Cup тэмцээн сүлд чуулгад зохион байгуулагдаж байна. Бодибилдинг фитнесийн спорт сонирхогч та бүхнийг энэхүү тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.